Дэлхийд дээр маш олон үнэтэй цагны брэндүүд байдаг. За ер нь ихэнх нь бид нар бол бүгдээрээ гадарлан мэднэ тий. За үүний хажуугаар бол загварлаг, чанартай, нарийн эзэлтэй бас юм микро брэндүүдээс гардаг юм цагнууд бол байдаг. За тэгэхээр өнөөдөр болонгод үнэтэй харагддаг. Тэгсэн мөртлөө маш боломжийн үнэтэй цагнуудыг танилцуулах гэж байна. Ингээд бичлэгтэй хамт авах. За эхний цаг бол Dan Henry гэсэн брэнд байгаа. За энийг бол ер нь бол ихэнх нь сонсоогүй байх гэж бодож байна. За Dan Henry гэдэг хүн болохоор цаг цуглуулагч. За цаг цуглуулагч дундаа бол нэлээд том цаг цуглуулагч. Бараг цуглуулганд нь 1500 орчим цаг байдаг. За тэгээ бүр ингээд цуглуулгынхаа ингээд цагнуудыг нийлүүлээд ийм watch timeline үлээ. Timeline цаг watch зүйлүүрийг тийм вебсайт гаргаад тэн дээрээсээ ингээд ийм танилцуулга бас хийсэн байдаг. За нөхөр тэгээд ингээд маш олон жил ингээд цаг цуглуулж байгаа шүү дээ. За тэр дундаасаа болохоор ингээд ерөөхдөө өөрийн гэсэн юм цагны брэндтэй байвал зүгээр юм байна гэсэн юм санааг аваад 2016 оноос өөрийн цагны брэндийг гаргасан. За яг Dan Henry-гийн одоо гаргаж байгаа юм цагны цувралууд болохоор дандаа онуудаар ингэж бичигдсэн байдаг. За өнөөдрийн танилцуулах цаг нь болохоор 1937 гэсэн юм загварын Dress Chronograph гэсэн юм хувилбар байгаа. За энэ дээр болохоор юу яригдах вэ гэхээр за дизайны хувьд болохоор ер нь бол 1930-ад оны нөгөө Art Deco гэдэг яг тухайн үеийн тийм нэг юм дизайны мод гэх юм уу те барилга одоо ер нь бол хэрэгжилж байгаа бүх юм дээр ингэ шингэжсэн иймэрхүү загварыг өөртөө шингээсэн ийм цаг. За 1937 гэдэг утга нь болохоор ерөөсөө 30-ад оны загварыг шингээсэн гэсэн утгаар орж байгаа. За тэгээ энэ цаг болонгууд Patek Philippe-ийн бас нэг цагнаас юу санаа авсан байдаг. Тэр нь болохоор Patek Philippe 130 буюу reference дугаар 130 гэсэн ийм цаг байгаа. За энэ бол та одоо зургийг харах юм бол нэлээд төстэй ийм цаг байна. За 39 мм-ийн өргөнтэй ийм кейстэй. За хөдөлгүүр дээр болохоор энэ chronograph болонгууд Seiko-гийн VK64 гэсэн Mecha Quartz гэсэн хөдөлгүүр байгаа. За Mecha Quartz гэдгийг одоо тайлбарлаж өгье. За Mecha Quartz гэдэг нь болохоор Quartz гэдэг чинь бол одоо батарей хөдөлгүүр шүү дээ тий. Тэнгүүд Mecha гэдэг нь болонгууд яг тайлбарлах юм бол хослсон хөдөлгүүрийг хэлээд байгаа. Цаг хэмжих тэг хэсэг нь болонгод яг батарейгаараа хэмжигдээд одоо батарейг ашигладаг. За яг тэр chronograph буюу тэ энэ тойроод гүйж байгаа юм нүүрэн дээрх энэ гурван ширхэг цагийн зөв болонгод механик юм хэсгүүдээр одоо удирдагддаг гэсэн үг. Тэгвэл тэр механик хэсэг нь муу ялгаагүй quartz батарейнаас цэнэгээ авдаг. Тэгэхээр яг хөө ерөнхий нэг батарейтай гэхдээ тодорхой юм одоо хэсгүүдийг нь хоёр өөр юм функц удирдах байгаа одоо үйлдэлийг одоо Mecha Quartz хөдөлгүүр гэж нэрлэдэг байгаа юм л да. За тэгээд усны хамгаалалт бол 30 м. За нүүрэн дээр шил нь болонгууд бөөрөхий. За тэгээ sapphire юм бүрэлдэхтэй ийм шил байгаа. Заримдаа тэр юутэй байдаг. Он сарыг харуулдаг тийм хувилбар бол бас байдаг. За арын таган дээр болонгууд Нью-Йоркийн хуучны тийм зүтгүүрийн зураг төршлөгдсөн байдаг. За тэгээд үнийн хувьд болонгууд $290 байгаа. За 290 юу ирж ийн вэ гэхээр за мэдээж цаг ирнэ. За араас нь хоёр гоё оосор дагалдаж байгаа. Тэгээд бас нэг гоёмсаг хайрцаг байгаа. За $290 гэхэд бол бас нэлээ боломжийн 8 гэж бол би бол бодож байгаа. За дараагийн цаг бол Timex. За Timex-ийг бол өмнөх бичлэгүүдээр бол бас танилцуулж ирсэн. Гэхдээ энд цогцохонд дурдъя. За одоогоор бол баг 170 орчим жилийн түүхтэй ийм брэнд Америк төгсгөн байгуулагдж ирсэн 1854 онд. Connecticut мужийн Waterbury гэдэг хотод байгуулагдж ирсэн. За тэгэхээр өнөөдөр танилцуулах цаг нь болонгод Waterbury Heritage Chronograph. За анхны үүсгэн байгуулагдж ирсэн хотынхоо нэрээр нэрлэгдсэн ийм цаг байна. За тэгээд Timex дээр бол одоо ингээд маш олон жилийн түүхийн одоо тэг хугацаанд бол одоо Америкийн армийн одоо тэг төмөр замтай холбоотой маш олон юм цагнуудыг үйлдвэрлэж ирсэн гэсэн юм түүхүүд бол байдаг. За яг одоогийн танилцуулах цаг нь болонгод арьсан осортой төрөл бүрийн өнгөөр харж байгаа. За тэгээд энэ цагны хэв маягийн тэг дизайны хувьд болонгод 1950-аас 60-аад оны тийм Америк мотоспорт уралдааны тийм хэв маягийг ингээд шингээж өгсөн байдаг. Кейс нь бол юм зэвэрдгүү ган кейстэй 39 мм-ийн юм диаметрийн юм кейстэй байна. За хөдөлгүүр нь бол өмнөх цагтай ижилхэн ер нь бол Mecha Quartz хөдөлгүүртэй. Chronograph цагнууд дээр бол Mecha Quartz бол бас нэлээд түгээмэл байгаад байдаг. За тэгээд шилний хувьд болохоор дээшээ юм бөөрөхий минерал шилтэй. За sapphire бол биш юм байна. 50 м усны хамгаалттай. Ийм цаг байна. За хамгийн чухал хэсэг болохоор үн байна. За үн нь бол одоо яг Америкт одоогийн байдлаар $399-аар зарагдаж байна. За дараагийн цагийг танилцуулахаас өмнө түүхийг нэг жоохон ярьчээ. Etienne Malik гэдэг нэг юм нөхөр 5 настай байхдаа ер нь бол аавгаа алдсан байдаг. За тэгээд өнөөс хойш явж байгаад ингээд 16 нас хүрэхийн хаалтад чемдан дүүрэн цаг болсон байхгүй юу. За тэрэнд гисэн чинь юу байсан гэхээр аавх нь цагнууд байсан. Аав нь цаг цуглуулагч байсан гэсэн үг. За
ажиллаа. Аавынх нь ерөнхий хийдэг ажил юу байсан гэхээр фото зураглаач байсан юм байна л да. Тэгсэн чинь тэрнийхээ хажуугаар цаг цуглуулдаг байж таарад. За тэрэн дотор нь Omega тий. За Breitling-ийн Navi timer байсан гэж байгаа. За Zenith-ийн L Premiere тий. Маш гоё цагнууд байсан байж таарад. За нөхөр бол түүнээс хойш л ер нь цаг нь ингээд эргэлт буцалтгүйгээр ороод. За өөрийн гэсэн ер нь бол ийм брэндтэй болёо гэсний үндсэн дээрээс 2016 онд Baltic брэндийг байгуулсан. 2016 онд ч одоо бараг л энэ жил 10 жил юм биш үү? За Baltic гэдэг нэрээ болохоор ханаас авсан гэхээр аав нь болонгууд ер нь бол Porsche гаралтай. Гэхдээ Porsche-ийн хойд хэсэг буюу Балтийн ангистай ойрхон ийм хэсэгт төрсөн юм уу те. Тийм болонгууд одоо нөхөр бол шууд Baltic гэсэн нэрээр ингээд брэнд нэрлэлсэн юм байна. За 10 жилийн хугацаанд бол энэ брэнд юу хийж чадсан гэхээр зөвхөн нэлээд тийм чанарлаг те маш боломжийн ийм гоёмсог цаануудыг үйлдвэрлээд айл хэдийн ийм зах зээл дээр бас нэрээ дурсгацсан ийм цаг байгаа. За өнөөдрийн яг танилцуулах загвар нь болонгод Mr. Classic Salomon гэсэн ийм цаг байна. За цаган дээр болохоор ярих бас нэг сонирхолтой юм гэх юм бол цагны эд ангийн болонгод Хонконгт үйлдвэрлэгддэг. Яг угсралт те тохируулга нь болохоор Францад хийгддэг. Оосор нь болонгод мөн ялгаагүй Францаас дотроос ингэж авч нийлүүлж хийдэг. За аксессури буюу одоо нэг бусад эд зүйлс нь болохоор Италиас ингэж аваад ингэж хийдэг. За тэгэнгүүт ингээд ийм маш интернэшнл ийм цаг. Гэхдээ нөгөө нэг ийм тохируулга ер нь бүх юмыг нь Францад хийж байгаа болохоор нэлээд тийм чанарын өндөр стандартын дагуу юм гоё цаг үйлдвэрээс гараад байгаа юм л да. За цагны үзүүлэлттэй танилцах юм бол те 36 мм буюу яг нэг ийм классик те ийм дундаж ийм хэмжээтэй. Зузаан нь болохоор 9.9 мм ийм зузаантай. Кейсийн хувьд болохоор зөрдгүү ган ийм кейстэй байгаа. Шилний хувьд болохоор ийм кристалл дээшээгээ ийм бөөрөх хийтэй high domed гэж ярьд юм да. Дээшээ ийм бөөрөх ийм шилийн ийм загвартай. За усны хамгаалалт бол 3 ATM буюу 30 метрийн усны хамгаалалттай байна. За хөдөлгүүр дээр яг уу ярих юм байгаа. Энэ бол Хонконгт те хийгдэж байгаа хөдөлгүүр Hanzhou Caliber 5000A буюу micro rotor automatic гэж байгаа. За юу micro rotor гэдэг нь юу юм бэ гэсэн нэг юм тайлбарлая л да. За бид нар ингээд механик юм автомат цагийн ингээд хойдлыг харах юм бол маш том юм одоо ротор одоо англиар ротор одоо монголоор бол одоо юу гэх хөндрүүлэгч юм уу те баадууг ингэж хангалж байгаа хөндрүүлэгч байгаа. За тэр үл ингээд маш томор хэрэглэдэг. Микро ротор гэхээр яаж ийм гэхээр нөгөө ротор маань нэлээд жижигэрсэн. За жижигэрснээр яаж ийм гэхээр бусад нөгөө нэг энэ цагны доторх юм ажиллагаа те компонент буюу одоо нэг юм хэсгүүдийг ингэж харах ажиллах юм боломжийг олгож байгаа. Ийм онцлогтой юм хөдөлгүүр байна. За ийм хөдөлгүүртэй байна. За тэгээд цэнгээвэл 42 цаг барьдаг. За үний хувьд болохоор ерөөсөө 545 евро буюу яг иймэрхүү гүйцэтгэлтэй тий иймэрхүү ийм чамин цаган дээр бол бас нэлээд боломжийн үнэ гэж би бодоод байгаа шүү. Дараагийн цаг нэлээд сонирхолтой цаг. Цагныхын компани нэр болгонгод Brew Watch. За Brew гэдэг чинь ер нь бол одоо нэрх мэрх гэсэн үг шүү дээ тий. За ямар байдлаар одоо жишээ нь цаг ингээд нэрлэлттэй холбоотой болж байгаа гэж. За 2015 онд болгонгод Jonathan Ferrer гэдэг нөхөр нэг юм кафед суужгаад баристануудтай эспрессоны хариулгатай эспрессоны яг юм гоё амтыг гаргахын тулд тий тодорхой хэмжээний хугацааг ингээд галтгооны юм жижиг цагаар хэмжижсэн юм байна л да. За тэгэнгүүт тэрнээс санаа аваад нөхөр болонгоо тийм coffee те industrial design тэгээ watch гэсэн юм гурван санаа нийлүүлэнгүүтэй юм. За ер нь бол юм цагны брэнд гаргая гэсэн юм санаа орж ирээд за тэгээ энэ анхны брэндээ үүсгэжсэн. За тэгээд тухайн үеэс бол бас нэлээд олон юм цагнууд гаргаж ирсэн. Гэхдээ одоо ингээ 2018 он хүртэл нэг амжилттай бас яваагүй тий бараг ингээл хаалгаа барих юм хэмжээнд явж чад 18 онд ямар цаг нь гарсан гэхээр ретрограф гэсэн юм цаг гарсан. За энэ цаг гарснаас хойш бол бас нэлээд тийм нийтэд танигдаад тий за энэ ретрографийн одоо цагвар нь болохоор одоо бүр юм дизайны бас шагнал бас авсан байдаг. За тэгэхээр өнөөдрийн танилцуулж байгаа цаг нь болонгод ретрограф espresso chronograph гэсэн ийм цаг байна. За энэ бүр цагныхын дээр нь бүр эспрессо гэсэн нэр орсон. За тэгээд шууд цагаа харах юм бол ер нь маргал ийм кофений өнгөтэй гэх юм уу. Дизайны хөдөлгөөнд энэ дөрвөлжин хэлбэр үе те ТV хэлбэртэй. За тэгээд цагны шууд үзүүлэлт рүү орох юм бол кейс нь 38 мм-ийн өргөнтэй. Дээшээ доошо буюу өндөр гэх юм уу те. Энэ бол 41 мм. Хийц нь бол зэвэрдгүү ган ийм кейстэй. Шилний хөдөлгөөрөө sapphire кристалл шилтэй байгаа. Өнгө нь болонгод ийм chocolate espresso sunburst гэсэн ийм өнгөтэй гэх юм уу да яг тэр sunburst гэсэн нэрээрээ болохоор яг өөртөөхөө dial буюу нүрээ тэгээд бас нэрлэлсэн байгаад байгаа. Усны хамгаалалт нь бол 50 м. За тэгээд хөдөлгүүр chronograph гэдэг утгаараа мөн ялгаагүй Mecha Quartz бас хөдөлгүүр орж ирж байгаа. Энэ дээр болонгод Seika-гийн VK64 гэсэн хөдөлгүүр бас ахаад дурддагдж байна. За энэ дээр үн болонгод ерөөсөө $375. Энэ цагийг та харж байгаа. За тэгээ үнийг бас харьцуулж байгаа.
маш боломжийн үнээр те иймэрхүү цагийг бас одоо ингээд танилцуулахын тулд бас хэд хоног бас судалгаа хийлээ. Энэ цаг таалагдсан бол та бас өөртөө бас судлаад үзээрэй. Өшөө аягүй олон ийм сонин содон ийм загварууд байдаг энэ Brew Watch дээр. Тэгэхээр үлдсэн хэсгийг бол та хэд үлдээе. За хамгийн гоёыг нь хамгийн сүүлдээ танилцуулж байна. За энэ бол бас миний бас нэлээд те харж авдаг цагнуудын нэг байна. Цагны түүх нь бол ердөө 2017 онд ийм хоёр Нидерланд нөхөр тусдаа цаг сонирхдог. За тусдаа нэг ийм цагны брендтэй болох юмсан гэж боддог байсан хоёр нөхөр гадаадад байж чад ямар нэг байдлаар танилцаад нөхөрлөөд тэгэнгүүтээ цагны брэнд байгуулсан. За тэрийг бол Main гэж нэрлсэн. Тэр нь 2017 онд байгуулагдсан байна. Энэ бол бараг л танилцсан дээрөө та тий. За тэгэнгүүтээ Main гэдэг үг нь болохоор ямар утгатай юм гэхээр Dutch буюу тий Нидерландын одоо хуучны мөн гэсэн үгнээс гаралтай байна л да. За тэгээ энэ цаган дээр бас сонирхолтой юм. Нэр нь одоо жишээ нь тий Нидерландтай холбоотой. За хоёр үүсгэн байгуулагч нь Нидерланд. За тэгсэн мөртлөө Шведэд очингуудаа Стокгольмд үйлдвэрээ нээсэн. За тэгээд Шведэд төвтэй ийм цагны компани гэж одоо өөрсдөө тодорхойлдог ийм брэнд байна. За тэгэхээр энэ брендийн одоо өнөөдрийн танилцуулах байгаа цаг нь болохоор Manhattan 37 M2 гэсэн цаг байна. Гаднаас нь одоо ингээд яг харах юм бол ерөөсөө 3 ийм гоё ийм комбинацийн ийм хослол байгаа. За нэг нь болонгод холбоос нь нуугдсан ийм маш гоё ийм осортой тий гам осортой. Цагны их бий нь болохоор шууд ингээд юунаас осорноос шууд ингээд орж ирж байгаа юм мөн ялгаагүй юм гам осортой. Тэгтээ дөрвөлжин тий за бараг 8 өнцөгт гэх юм уу. За тэгээд цагны нүүр нь болохоор одоо нүүрний одоо ийм хээнүүд янз бүрээр нэрлэгддэг. За энэ цагны хээ болохоор Cote de Genève буюу одоо металлыг тий тодорхой ийм машинаар ингэж өнгөлдөг хэлбэрт оруулдаг тийм хээнүүд янз бүрийн хэлбэрт оруулдаг. За яг энэ цаган дээр дүрсгдсэн хэсгийг бол одоо Genève хээ гэж бол одоо нэрлэдэг байна. Энэ гурван энэ комбинацийн ийм хослол болсон энэ цаг маань маш ийм үнэтэй тий гоё хийцтэй харагдаад байна. За тэгээд дизайных нь хувьд бол ерөөсөө 1970-ад оны үеийн ийм дизайныг яг шингээсэн гэж л өөртөө танилцуулсан байдаг. За цагны үзүүлэлтийг одоо дараа нь танилцуулъя. Кейс нь бол 37 мм. За осор нь бол түрүүнд хэлсэн зэвэртгүү ган осортой, кейс нь зэвэртгүү ган осортой, усны хамгаалалт нь 100 м усны хамгаалалттай. За шил нь болонгото сафайр кристалл шилтэй. За нүүрэн дээрх одоо бидний хэлдгээр фосфор гэж хэлдэг шүү дээ тий. Тэрэн дээр нь болохоор ийм түрхлэх нь болохоор Superluminova CX1 гэсэн ийм түрхлэхтэй. За энэ бол бүрхий буюу эсвэл харангууд нэлээ тод харагдана гэсэн үг байхгүй юу. За тэгээд бас нэг гол ярих юм бол хөдөлгөөр байгаа. За хөдөлгөөр дээр болохоор швейцар хөдөлгөөртэй. Lajou Perret G100 гэсэн юм швейцар хөдөлгөөртэй. За энэ хөдөлгөөр дээр болохоор ингээд харагдах байдлын хувьд болохоор маш гоё юмсэг. За яг хойдлын одоо хөндрүүлэгчтэй ротор нь болохоор ийм алтан бүрмэлтэй ийм шаргал өнгөтэй. За шаргал дээрээ нэмээд ийм цэнхэр ийм оруулгууд ингээ хийгдсэн. За харах юм бол ер нь бол бас нэлээд ийм тансаг те маш үнэтэй ийм цагны мэдрэмжийг өгч байгаа. За тэгтээ та үнийг нь сонсох юм бол бас нэлээ. За бараг л маргааш авчиг гэмээр ийм үнэтэй. За үнэн нь бол ерөөсөө 799 евро байгаа. За тэгээд энэ цагийг бол одоо жишээ нь 799 еврод бол авахд бол үнэхээр алдах юм байхгүй гэж би бол бодож байна. За би бараг энэ бичлэгийн дараа ер нь бол бараг л ийшээ нэгэн дээр үргэлжлүүлээд дахиад энэ цагийг бараг авчмаар санагдаж байна. Бараг авчиж магадгүй. Тэгэхээр өнөөдрийн танилцуулсан цагийн дунд те таны өшөө ингээд оруулчмаар те ийм цагнаа чинь байвал бас болох юм биш үү? Ийм цаг гоё байна гэсэн имжлэгүүд авах юм бол цагнууд байх юм бол та коммент хэсэгтүүлдэггээд те бид нараас ингээд тэн дээр нь хэлцээ, ярилцээ, коммент нь хариу бичээ. Тэгээд ингээд өнөөдрийн бичлэг бол дуусж байна. За дараагийн бичлэгээр өөр сонирхолтой цагны тухай мэдээллүүдийг оруулах гэж бодож байна. Ингээд Step Watch таамд байсан баярлалаа.